Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг энэрэнгүй бидний Бурхан Аав минь, Бурханаас холдон гим нүгэл дунд махан биеийн дур хүслийг шунлыг даган амьдарч байсан бид бүгдийг эзний өмнө уур хилэн ба шүүлтийг авах ёстой байсан ч биднийг өрөвдсөн агуу хайраараа бидний хүртэх ёстой байсан хараа шүүлтийг эзэн Есүс бидний өмнөөс үүрэн эзний үхэж урсгасан тэр үнэт цусаар бидний гим нүглийг мөнхөд уучилж цаашид шүүлт ба хараалыг авахгүй болгосон тэр агуу нэгүсэлд талархаж байна. Бурхантай өөрийн агуу хайр болон нэгүслийг бидэнд ухааруулж итгэлээр авралт хүргэж мөнх ам болон Бурханы хаанчлалд орох суу алдарт найдварыг өгсөн тэр агуу нэгүсэлд талархаж байна. Энэ цагт эзний үнэт цусаар аврагдсан бид бүхэн эзний өмнө хамтдаа цуглан эзний агуу хайр болон ивэлийг магтандуулж үгнээс сурж эзэн таны хамт байгаа ариун сүрэг дотор биднийг нөхөрлүүлж байгаад баярлалаа. Энэ цагт ч эзэн бидний дунд хамт байгаад итгэж байна. Бидний хүн тус бүрийг та ажиглан харж Бурхантай өршөөлийн мутраараа зууран барьж бидэнд бялхам их нэгүсэл ба үг үч чадлаар хамт байж өгөөрэй. Бидний дунд одоо ч болов эзний хайрыг ухаараагүй хүн байгаа бол сэтгэлийг нь та нээж өгөөд Бурханы тэр агуу гайхалтай хайр болон нэгүслийг ухаарч мөнх ам болон найдварыг олж авахт нь тусалж өгөөрэй. Дэлхийд даяар байгаа манай олон чуулган хүнд хэцүү байдал донд итгэлээ сахин сайн мэдээг тарааж байгаа бүхий лахан дүүст Бурхантай нэгүсэл болон үг ариун сүнсний хүч чадлаар илүү их хамт байж өгч төгсгөлийн үед эзэн таны даалгасан сайн мэдээг тараах үүргийг гүйцэтгэж илүү олон сүнсийг эзний тэвэрлэн удирдах авралт хүргэх Бурхан таны үйлсийг чадамгаагаар биелүүлэхэд та туслаарай. Цаг үед нь хэрэгтэй үгийг бидэнд өгч бидний явах ёстой замыг заадаг эзэн минь. Энэ цагт ч бидэнд илчлэхийг хүссэн эзний үг бидний юу хийх ёстойг бидэнд ойлгож харуулж өгнө. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.
Библиэс хайж олцгоё. Яков 4. Яков 4-ийн 13-аас 17 хүртэл уншия. Яков 4-ийн 13-аас уншия. Өнөөдөр эсвэл маргааш бид тийм хотод очиж явж тэндээ 1 жил байж худалдаа хийж ашиг олно гэж яригч та нар одоо нааша ирэх тун амьд чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ. Та нар харин оронд нь эзэн хүсвэл бид амьд байж үүнийг болон түүнийг хийнэ гэж ярь. Түүнчлэн та нар ихэмсэг зандаа сайрахдаг. Иймэрхүү альбаа сайрхал нь ёрийн муу зүйл юм. Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эсүүлддэг бол энэ нь түүнд нүгэл болно. Энэ үртэл байна. За энэ 1 жилийн хугацаач бас дуусаж байна. Бидэнд өгөгдсөн цаг хугацаа их хурдан өнгөрч байна. Тунгадахгүй эзэн ирж таарна тийм үү? Тиймээс биднийг аварж өгсөн зорилго нь энэ газар дээр ямар нэгэн аз жаргалыг эдлэн амар тайван амьдруулахын тулд биш байгаа. Шин тэнгэр, шин газар, мөнхийн бурхны хаанчлал түүнийг өв болгож өгөхийн тулд биднийг аварж өгсөн зорилго байгаа учраас бид тэр өдрийг хүсэн хүлээдэг. Тиймээс тэр өдөр бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна гэсэн байгаа. Тиймээс эзний ирэх өдөр ойрхон байгаа учраас аврагдсан Христэд итгэгч бид бүхэн сэтгэл болон амьдралаа илүү зөв байлгаж тунгадахгүй дахин ирэх эзнийг угтан авах, Бурхны хаанчлал болон алдарт ороход ичих зүйл байхгүй байхаар бид өөрсдийн амьдралыг илүү ихээр зөв байлгаж, засан янзалж зөв амьдрах ёстой юм байна гэсэн сэтгэл улам ихээр төрж байна. Өнөөдөр энэ уншсан үгийн дагуу хүний төлөвлөгөө ба Бурхны хүсэл гэсэн сэдвээр үгнээс айлдъя. Бид оны эцэст, оны төгсгөлд хувь хүн тус бүр энэ 1 жилээ эргэж хараад шинэ оноо төлөвлөж боддог. 1 жилээр боддогсон жуу 5-аас 10 жилээр төлөвлөдөгсөн жуу бид бүхэн ирээдүгээ төлөвлөж мөн бидний хүсэж байгаа зүйл түүнийгээ биелүүлэхийн тулд уухгүй хичээдэг байгаа. Гэвч Христэд итгэгч бид бүхэн энэ ертөнцийн хүмүүсээс жоохон өөр гүн гүнзгий бодож үзэх ёстой зүйлс байгаа. Энд уншсан үгийн дагуу өнөөдөр эсвэл маргааш бид тийм хотод очиж явж тэндээ 1 жил байж худалдаа хийж ашиг олно гэж яригч та нар одоо нааша ирэх тун гэсэн байна. Бидний бодлыг нэг сэрэж өгж байгаа Бурхны үг бахан одоо нааша ирэх тун гэж байгаа нь энэ үг нь тухайн цаг үед
аврагдсан Христэд итгэгчид зөв итгэлийн амьдралаар амьдарч чадахгүй хүмүүс бас байсан. Түүний шалтгаан нь Бурхны хүслээс илүү өөрийн бодол болон төлөвлөгөөг дагаж амьдарч исэн хүмүүс байсан байгаа. Ялангуяа баян чинэлэг хүмүүсийн хувьд Бурхны өгдөг тэр сүнслэг нэгүсэл ёроолоос илүү энэ ертөнцийн зүйлсийн улмаас сэтгэл ханаж бас тийм зүйлийг илүү ихээр олж авахын тулд, илүү баяжхын тулд амьдарч исэн хүмүүс байсан байгаа. Тиймээс энэ үгийг хэлсэн болов гэж бодож байна. Яаков 1-ийн 10 дээрээс харах юм бол Яаков 1-ийн 10 дээр баян хүн дорд болгогдсондоо сайрхаг, учир нь тэр өвс ногооны цэцэг мэт өнгөрнөө. Баян хүн байдаг гэж байгааз Христэд итгэгчдийн дунд баян хүн байна. За бас ядуу хүн ч бас байна. Гэхдээ энэ баян хүн дорд болгогдсондоо сайрхаг. Энэ ертөнцийн баян хүн өөрийгөө их өргөмжилдэг. Харин ядуу хүн илүү их дорд байр суурьнд байж амьдардаг гэж хэлж болно. Гэвч чуулган дотор Христэд итгэгчид бол баян хүн нь дорд болгогдсондоо сайрхаг. Аврагдах юм бол баян байна уу? ертөнц дээр ямар байр суурьнд байна? Бид бүхэн Христ дотор бол дорд болох ёстой. Есүс бурхантай эрх тэгш нэгэн байсан. Гэвч хүний биеийг өмсөн энэ ертөнц дээр ирж тэгэд боолын дүрээр бүр үйлчлэхийн тулд ирсэн гэж байгаа. Тэгээд би үйлчлүүлэхийн тулд бас харин үйлчлэхийн тулд олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэсэн байгаа. За суудлаг байгаа хүн урагшаа ирээрээ. Хойн зогсоод байх биш. Энэ урд суудал байна. За урагшаа ирээрээ. Энэ урд. За хоосон суудал байхгүй бахаар шахаа суугаарай. За тиймээс баян хүн дорд болгогдсондоо сайрхаг. Ядуу хүн Христ дотор өргөмжлөгдөн түүгээрээ сайрхах ёстой. Бид бүхэн бүгдээрээ Христ дотор адилхан нэгүсэл болон Бурхны хайр тэр суу алдарт найдварыг авсан болохоор Христ дотор илүү өргөмжлөгдөх, дорд болох тийм зүйлээс илүү бид Христ дотор зохистой амьдрах амьдрал чухал гэдгийг хэлж байгаа. Энэ ертөнцийн бүхий л зүйлс өвс ногооны цэцэг мэт өнгөрнө гэж байгаа. Хэсэг зуур, өвс ургаж, цэцэг дэлгэрч, хэсэг хугацааны дараа гатаж, хорчиж өгдөг шиг энэ ертөнцийн зүйлс бол өнгөрөн оддог, хэсэг хугацааны дараа өнгөрөн оддог зүйл учраас тийм зүйлд найдвараа бүү тавиа гэсэн үг байна. Тэгээд 11 дээр Яаков 1:11 дээр нар айгам халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцгэн унаж гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүнч замдаа тийхүү өргөдөх болно. Энэ ертөнцийн гоо үтсгэлэн гоё сайхан байдал энэ өвс ногоо шиг хатаж, унаж, устдаг учраас Христэд итгэгчид энэ тал дээр ямар ч найдвар байхгүй, сэтгэл булаалгах шаардлагагүй гэж бодож байна. Тиймээс та нар одоо наашаа ирэх тун гэж байна. Бид энэ үгийг сонсох хэрэгтэй байна. Энэ үгийг сонсох ёстой хүмүүс олон байгаа. Өнөөдөр эсвэл маргааш бид тийм хотод очиж явж тэндээ нэг жил байж худалдаа хийж ашиг олно гэж яригч та нар гэж байгаа. Тэгэхээр энэ Библи бичигдэж байх тухайн цаг үед 1-р зууны үед Хойд Африк болон Европын бүс нутгуудад шинэ хотууд үүсэж тэгээд бас худалдаа наймаа ихээр явагдаж байсан тул хотоор аялан худалдаа хийдэг байсан хүмүүс олон байсан юм шиг байгаа.
Гэтэл Христэд итгэгчид бас түүнд навтаж тэр хотод очиж тэнд 1 жил байж худалдаа хийж ашиг олъё гэжсэн хүмүүс байж исэн юм шиг байгаа. Тэрний талаар тэгэхээр зөвлөмжийг айлдаж хэлсэн байна. 1 жил төлөвлөнө үү, 10 жилээр төлөвлөнө үү? За тэр бол төлөвлөгөө гаргах нь өөрийнх нь эрхчлөө хэдий ч маргааш ямар байхыг та нар мэдэхгүй, амчин ямар байхыг та нар мэдэхгүй, та нар хэсэг зур үзэгдээ дараа нь арилах уур манан шүү дээ. 1 жил байна уу, 5 жил байна уу, 10 жил байна уу төлөвлөсөн ч үнэндээ бид маргааш юу болохыг мэдэхгүй. Сургаалт төгс 27-гийн 1 дээрээс харах юм бол маргаашаар бүүс арих. Хүмүүсийн ирээдүйд өөрт нь төлөвлөгөө гаргачаад өөрийнх нь хүсэж байгаа зүйл биелэхийн тулд биелэгдэнэ гэдгийг бодоод түүндээ баярлаж сайрхах боломжтой. Гэхдээ сургаалт төгс 27-гийн 1 дээр маргаашаар бүүс арих. Маргааш юу болохыг чи үл мэднэ. Би сонсож байсан нэг хүн Америкаас докторийн зэрэгээ хамгаалаад тэгээд эцэг эхээсээ олон их өв хөрөнгө аваад өөрийнхөө хүсэж байсан эмэгтэйтэй гэрлэхээр болоод одоо бүх зүйлийг олоод авчихж байгаа. Гэтэл хормын ёслол дуусаад гарч явахдаа таксинд дайруулан тэндээ үхсэн гэдэг тухай сонсож исэн. Тэгэхээр ийм зүйл болно гэдгийг зүүдэндээ ч бодоочгүй. Түүгээр зогсох уу? Өмнө нас та бүхэн санаж байгаа бах. Гуам руу чиглэх нислэгийн осол болж байсан тийм ээ. Тэнд ямар хэрэг явдал болсон бэ гэвэл Америкт бүх гэр бүлээрээ зовж зүдрэн амьдарч мөнгө олоод өв хөрөнгөтэй болоод тэгээд Солонгос руу буцаж ирсэн. За одоо зовж зүдрэхгүй амьдрий, одоо сайхан гэр бүлээрээ аялал зугаалж амьдрья, сонирхолтой сайхан амьдрья гэд Солонгост эргэж ирсэн байгаа юм. Гэтэл анхны аяллаар очих газар нь Гуам байж таарсан. Би Гуамд манай чуулган байгаа учраас хэд хэдэн удаа бас очиж байсан. Онгоц бол тэнд заавал шүн газарддаг. Онгоц буух үед уул мөргөж тэгээд тэр онгоцонд сууж исэн бүх хүмүүс бүгдээрээ үхэж өргөцсөн. Тэнд балсарын аяллаа хийж исэн хос удаж байсан. Тэгээ сая хэлсэн тэр нэг гэр бүл бүхэлдээ тэр ослоор үхсэн байгаа. Тэгэхээр өөрсөд нь цаашид сайхан амьдрий, сонирхолтой амьдрий гэсэн янз бүрийн мөрөөдөл, төлөвлөгөө байдаг боловч тэгж хормын зор өхнө гэж хэн мэдэх вүлээ дээ. Тэр хүнээр зогсохгүй бид ч ялгаагүй шүү дээ. Бас эртээр үед болж исэн зүйл шөнө 12 өнгөрж яхад нэг ахаас дуудлага ирсэн. Нэг нас залуу ах байсан. Өдөр нь биеийн жоохон сонирн байна гэжсэн. Тэгээд машинаа жолоодож явж байгаад асаан имлэх тухайн үед төв имлэг байсан. Очсон тэнд. Гэтэл ухаанаа алдсан гэж байгаа. Тэгээд одоо тэр шөнө өөрөөр нас барсан. Би 12 цаг өнгөрөөд одоо очсон. Ив ирүүл сав саруул байсан. Тэгээд нас залуу хүн. За бидний ам үнэхээр хизээ юу тохиолдохыг мэдэхгүй. Нүд айнаад нээхийн хооронд ослоор өөхөх боломжтой. Библиэлд гарч байгаачлан энэ амчин ямар байхыг та нар мэдхүү. Та нар хэсэг зур үзэгдээ дараа нь арилах уур манан шүү дээ. Энэ уур манан нэг татаад салхи хүлээхэд алга болдог шиг. Хэсэг зур үзэгдээ дараа нь арилах уур манан шиг зүйл бол бидний энэ махан биеийн ам гэж хэлж байгаа.
Тиймээс та нар эзэн хүсвэл бид амьд байж, эзэн хүсвэл өгөхөж болно, эзэн хүсвэл ийм ч юм хийн, тийм ч юм хийн. Эзний хүсэл биш бол би хичнээн хийхийг хүслээч хийхгүй байх ёстой. Тэгэхээр эндээс бидэнд анхааруулга өгж байгаа үгийг хэлсэн байна. Энэ үг Христэд итгэгчид тэгвэл юу ч хийлгүй амьдрах гэсэн үг юм уу? Ажил хийхгүй, төлөвлөгөөч гаргахгүй амьдрах гэсэн үг үү? Мэдээж тийм утгатай биш. Хүн энэ ертөнцийн амьдрах хугацаанд мөнгө олох, ажил хийх ёстой, төлөвлөгөө гаргах ёстой. Хичээнгүйлэн ажил хийж амьдрах ёстой. Бид нар энэ ертөнцийн амьдрахдаа эд баялагч бидэнд хэрэгтэй. Тиймээс мөнгө олох ёстой. Орлогч бас байх ёстой. Тэгээд өөрийн гэсэн өв хөрөнгөч бас байх ёстой. Энэ нь буруу зүйл юм биш. Гэхдээ асуудал нь юу вэ? Тэр нь Христэд итгэгч хүний амьдралын зорилго бол биш байгаа. Бидний махан бие ажиллаж төлөвлөгөө гаргаж хичээнгүй амьдрах нь энэ ертөнцийн амьдрахад бидэнд хэрэгтэй хэрэгсэл болохоос биш, тэр нь бидний амьдралын зорилго болж болохгүй юм аа. Бидний амьдралын зорилго бол Бурхны хүслийг үйлдэж, Бурхны ариун үйлсийг гүйцэн биелүүлж амьдрах нь бидний амьдралын зорилго байгаа. Гэтэл түүнээс илүү өөрийн хүслийг үйлдэх бас өөрийн амьдралын зорилгыг бүхнээс илүү урдаа тавьж амьдрах нь Христэд итгэгч хүний амьдралд зөв зохистой биш гэж хэлж байгаа ах нь. Христэд итгэгч хүний амьдралын зорилго нь зөвхөн Бурхны хүслийг үйлдэн, Бурхны ариун үйлсийг гүйцээх тэр амьдралд байгаа юм аа. Гэтэл шинэ итгэгчдийн дунд Бурхны хүслийг үйлдэнэ гэхээс илүү ертөнцийн зүйл, өөрийн төлөвлөгөөг биелүүлэх гэж улаарч, өөрийн хүслийг үйлдэх гэж явж, Бурхны ажил гэхээс илүү ертөнцлөг зүйлд хит улаардаг хүмүүс байдаг. Тэр үед ч байсан, одоо ч гэсэндээ байх боломжтой. Тийм одоо итгэлгүй хандлагыг зааж дордож онцолж хэлж байгаа үг бахан. Бид ч бас нухацтай бодож үзэх хэрэгтэй. Одоо ч гэсэндээ ийм одоо дүр төрх байх боломжтой. Бид нар шинэ ондоо төлөвлөгөө гаргаж цаашдаа энэ алс холын ирээдүйг төлөвлөх боломжтой. Гэхдээ бүх зүйл өөрийнхөө төлөө биш, харин Бурхны хүслийг үйлдэхийн төлөө байх ёстой гэж бодох хэрэгтэй. Бурхны хүсэл ба Бурхны төлөвлөгөөг биелүүлэхээс илүү өөрийн төлөвлөгөө, өөрийн зорилго, өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг биелүүлэх гэх нь тэрийг нэг нухацтай сайн бодож үзэх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө гаргаж байгаа төлөвлөгөө болон бүхий л зүйл бүгдээрээ хоосон зүйлээ гэж Библи хэлж байгаа. Тиймээс маргааш юу болохыг чи үл мэднэ. Жил 10 жил төлөвлөсөн ч тэр нь эргчүүлөөч. Гэхдээ Бурхан зөвшөөрөхгүй бол хизээ дуусахыг бид нар мэдэхгүй. Энэ амч нь юу вэ? Та нар хэсэг зур үзэгдээ дараа нь арилах уур маань шүү дээ. Бидний махан биеийн ам бол ямар аюултай байдаг вүлээ. Өтгөн манан татаж байгаад хэсэг хугацааны дараа харахад байхгүй болсон байдаг үстэй. Уур манан барих гэвэл баригдахгүй. Зүгээр л хоосон бодит бус дүр ертөнцийн зүйл тийм хоосон гэдгийг хэлж байгаа.
Хүний төлөвлөгөө бол Бурхан зөвшөөрөхгүй л бол Христэд итгэгч бид Бурхан зөвшөөрөхгүй бол ямар ч зүйл биелэгдэхгүй. ертөнцийн хүмүүс өөрийн янз бүрийн арга барилаар амьдарч болдог. Яагаад вэ? Бурхан зүгээр зөнд нь орхисон байгаа болохоор. Тэр хүн аврагдах хүртэл Бурхан удаан төвчж хүлээдэг. Зарим үед ертөнцийн янз бүрийн зовлон гамшиг байх боломжтой. Энэ нь ертөнцийн бүх хүнд өгж байгаа анхааруулга, гэтэл ухаардаггүй. Гэнэт ямар нэгэн ослоор байгалийн гамшигаар дайн дажин ийм зүйлсээр амь насаа алддаг хүмүүс байна. За зарим нэг хүмүүсийг харахад өөрийнх нь хийж байгаа ажил үнэхээр ялалтын од гийгээд л бүтэмжтэй сайхан явах хүн байна. Яв 21 дээрээс харах юм бол яагаад гин буруутнууд амьдарсаар өндөр наслан эрх мэдлэн нэмэгдэж байна вэ? Гэр орон найцаас ангид байна. Үр хүүхдүүд нь сүрэг мэт гадагш гарч байна. Илбэг дэлбэг өнгөрүүлээд амар тайвнаар үхэгсдийн орон руу оддгоо. Энэ ертөнцийн амар жимэр сайхан амьдарж байгаад гэнэт нэг өдөр үхэгсдийн орон там руу хаягддаг гэж байгаа. Үүнийг мэддэггүй учраас тийм хүмүүсийг Бурхан гимшиж аврагдах хүртэл нь зүгээр зөнгөөр нь байлгадаг. Харин аврагдсан хүн Бурханы хүүхэд учраас мөнх ам болон Деважн руу орох найдварыг авсан байгаа учраас энэ ертөнцийн амьдрахт нь Бурхан харж анзаардаг. Өөр айлын хүүхэд яаж амьдрна уу хамаагүй үстэй. Харин өөрийн минь хүүхэд өөрийнхөө хүүхдийг үргэлж сэтгэлдээ байлгаж харж хамгаалдаг. Зөв амьдраасаа гэж хүсдэг, тусалдаг, дэмждэг, буруу юм хийвэл зэмэлдэг. Ингэж харж хандаж явдаг. Бурханы хүүхдүүд энэ дэлхий дээр амьдрах хугацаанд ч Бурхан бас сахин хамгаалдаг. Тусалдаг, за бас заримдаа сахилгажуулалт ба саваагч ташууригч болгодог. Матай 10:30-аас харвал та нарын толгой дээрх ширхэг үсчин хүртэл тоологцсон гэж байгаа. Аврагдсан хүмүүс бидний бүхий л нөхцөл байдлыг Бурхан мэддэг. Толгойн үсийг маань хүртэл тоолсон байна гэж байна. Тэгвэл Бурхан өөр юуг мэдэхгүй байх гэж. Тэгэхээр Бурхан бүгдийг мэдээд зогсохгүй хамгаалдаг, тусалдаг гэсэн үг байна. Тэглээгээд Бурхан тусалдаг, шууд туслаад байдаг юм биш. Бид Бурханы амлалтанд итгэж үйлдэл гаргасны хэмжээнд Бурхан тусалдаг. Тиймээс Христэд итгэгчид энэ газар дээр ертөнцийн хүмүүсийн амьдарж байгаа дүр төрхүүд нь ямар хоосон зүйл вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хемингвей гээд зохиолчийн хамгийн сүүлчийн томоохон бүтээл болох алдартай нэг бүтээл бий. Өвгөн ба тэнгис гэд мэднэ үсттэй. За энэ Пулитцерийн шагналд хүрсэн алдартай зохиол байгаа. За энэ зохиолыг би киногаар үзсэн. Киног нь үзэхэд үнэхээр сонирхолтой. Ганцаараа амьдардаг нэг өвгөн ганц чин сэтгэлийн хүсэлтэй байсан гэж байгаа. Далайн эрэгт амьдардаг учраас заваараа гарч том загас барих тийм мөрөөдөлтөө гэж байгаа. Тиймээс энэ өвгөн тэр жижигхэн заваараа алс холын далайд гарч тэгээ том загас барьсан. Загсныхын дэгэнд орсон байна. Гэтэл дэндүү том загас байсан учраас чирж дийлэхгүй байсан. Тэгэл арай гэж чирээл их газар руу явж байгаа. Том загас ямар одоо хэцүү ах уучирж явхад гэтэл гинт акул гарч ирээд нөгөө загсыг нь идэх гэж дайрсан.
Тэгтэл энэ өвгөн нөгөө заваа сэлүүрддэг сэлүүрээрээ тэр акулын толгойг цохиж аваад л ингэж ширүүн тэмцдэг байна. Тэгээд арай гэж одоо чирж ирээд их газар дээр гарсан хартал ясан л үлдсэн байсан. Тэгэл ядарч сулдсан тамир тэнхээгүй болсон өөрөө ганцаараа нөгөө урт заваахадаа ороод хэвтэж байгаа. Их сонирхолгүй байгааз. Гэхдээ энэ Пулитцерийн шагналыг хүртсэн алдартай зохиол энэ юуг илэрхийлсэн бэ? Амьдрал ийм гэдгийг илэрхийлсэн. Өөрийн хүснийг олж авах гэж хамаг хүчээ дайчлан тэмцэж амьдарсан гэхдээ эц төгсгөлд нь юу ч байхгүй. Энэ бол үнэн. Уур манан мэт алга болдог байна. Янз янзын аргаар ямар нэгэн зүйлийг олж авсан юм шиг боловч эц төгсгөлд нь юу ч байхгүй. За тийм үг бахна. Номлогчийн үгсээс 3 дээрээс арах юм бол бүхий л хүмүүсийн хувь тавилан муухай гэж байгаа. Амьдралынхын туршид зүрхэнд нь солиор л байх ажээ гэж байгаа. Хүмүүс бүх зүйлийн төгсгөл энэ хүний амьдрал муухайгаар дүүрдэг. Амьдралынхын туршид зүрхэнд нь солиор л байх ажээ. Солиорсон сэтгэлтэй амьдарч байгаад тэгээд үхэл рүү одох үлгөө гэж байгаа. Сургаалт өгс 23-ийн 4-5 дээрээс арах юм бол хөрөнгөтэй болох гэж өөрийгөө бүү туйлдвал ухаалаг бай тэр бодлоосоо татгалз. Дими зүйл юу бодно вэ? Хөрөнгөтэй болох гэж өөрийгөө бүү туйлдвал тэр бодлоосоо татгалз. Хоосон тэр бодлоос татгалз гэж байгаа. Энэ эд баялаг жигүүр үрдэл ургаад бүргэд мэт тэнгэрт оддог гэж байгаа. Энэ эд баялаг нисэн оддог бахан байж байгаад нисээд оддог. Нисгэхгүй тул зарим хүн түүнийг хөдлөхгүй үл хөдлөх хөрөнгө болгочихдаг. За хөдлөхгүй хөрөнгө болгочихдаг. Аль эсвэл за Солонгосын банкны сейфэнд алт болгоод хадгалчихдаг. Тэгвэл аюулгүй тийм ээ. Тэгвэл өөрөө нисээ явчихна. Бүгд мунхаглал байна. Тиймээс амчин маргааш ямар ахыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ. Бид үнэхээр уур манан мэт богинохон амьдрал донд баталгаагүй ирээдүг төсөөлж амьдарч байна. Христэд итгэгчид бид бүхэн ч бодож үзэх хэрэгтэй. Дуулал 33-аас төр харцгаая. Дуулал 33 10 Дуулал 33-ийн 10 дээр Арав 11 хамт уншия. Эзэн үндэснүүдийн зөвлөгөөг үгүй хийж, ард түмнүүдийн бодлыг үр дүнгүй болгоно. Эзний зөвлөгөө мөнхөд зүрхнийхэн санаа үеийн үед. Дуулал 2:1 дээрээс арах юм бол үндэснүүд юунд өөмөлдөн вэ? Ард түмнүүд дэмий юунд хувилдэн вэ гэж байгаа. Үндэснүүд юунд өөмөлдөн вэ? Ард түмнүүд дэмий юунд хувилдэн вэ? Эзэн ба түүний тослогдсон нэгнийг эсэргүүцэн газар дэлхийн хаад сууцгааж захирагчид хоорондоо зөвлөлдөж ярилцахдаа бид тэдний гинжийг тасалж хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая гэх ажээ. Гэтэл энд Давид хэлэхдээ эзэн үндэснүүдийн зөвлөгөөг үгүй хийж гэж байгаа. Энэ ертөнц энэ захирагчдын төлөвлөгөөг бурхан зөвлөгөөг үгүй хийнэ. Ард түмнүүдийн бодлыг үр дүнгүй болгоно. Нэг удаа л бурхан үлээвэл хийсэл одох амьдралтай хүмүүс шүү дээ бид.
Гэтэл энэ ертөнц дээр эрх мэдэл, хүч тэр бүгдээрээ биелүүлнэ гэж боддог. Эзний зөвлөгөө мөнхөд зүрхнийхэн санаа үеийн үед. Бурхны зөвлөгөө, Бурхны төлөвлөгөө мөнхөд байдаг. Бурхны зүрхнийхэн санаа, Бурхны хүсэл нь үеийн үед байдаг гэж байгаа. Бурхны хүсэл бол биелэгдэх учраас бид нар үүнийг сайн мэдэж байгаа. Энэ үндэстний хаадууд, захирагчид, одоо хүчирхэг улсууд яаж байна? Америк болон Орос зөрчилдөж, Хятад болон бас зөрчилдөж, Хойд Солонгос бас жижигхэн тогтолцоотой улс мөртлөө цөмийн зэвсэг бүтээж бас энэ тогтолцоогоо авч үлдэхийн тулд хүчирхэг улсуудыг хүртэл заанал хийлж тэр бүгд ямар ч хэрэггүй зүйлс шүү дээ. Хүчирхэг улс байна уу, дорой буураа улс байна уу? Тэдний төлөвлөгөө болон тэр бодол Бурхан тэднийг үгүй хийдэг гэж байгаа. Харин Библиэд дээрх Бурханы зөвлөгөө болон Бурханы зорилго байгаа. Тиймээс энэ дэлхийн түүх болон энэ ертөнцийн зүйлс Бурханы хүсэл ба Бурханы зорилгыг биелүүлэхийн тулд байгаа. Бурханы хүнийг Бурханы дүр төрхийн дагуу бүтээсэн зорилго юу вэ? Мөнхийн ам болон Бурханы хүүхэд болгож мөнхийн деваажинд оруулах зорилго байсан шүү дээ. Гэтэл хүн төрлөختөн энэ газар дээр амьдрах хугацаанд деваажинд очих ард түмэн бэлтгэгдэх хүртэл Бурхан энэ дэлхийг захирч яваа. Тэр Бурханы төлөвлөгөө болон зорилго гарцаагүй бүгд биелэгдэнэ. Бурханы зорилго болон хүсэл биелэгддэг. Ард түмнүүд газрын хаад түүнийг мэддэггүй учраас өөрсдийн төлөвлөгөөгөөр энэ ертөнцийг захирж байгаа юм шиг өөрсдийнх нь төлөвлөгөө, өөрсдийнх нь зорилго биелэгдэх юм шиг боддог гэвч үгүй. Бурхан нэг л удаа нөө гэвэл бүгд дуусна. Бидний хувь хүнч бас адилхан. Бид ч бас тийм магтан дуу байдаг үсттэй. Худгийн дэрэгдэх эмэгтэй шиг би хайсан. Худгийн дэрэгдэх эмэгтэй шиг би хайсан. Юуг вэ? Хоосон зүйлсийг. Олон хүмүүс хайж байсан. Хоосон зүйлсийг. Бүгд хоосон зүйл. Номлогчийн үгс 1:2 дээрээс харвал Соломон хэлсэн тийм ээ. Номлогч хоосноос хоосон агаад хоосны хоосон бүгд хоосон ажээ. Энэ хоосон гэдэг үг энэ Библийн ишлэл дээр 5 удаа гарсан. Соломон Давидын хүүгээр Израиль Иерусалимийн хаан болж агуу хүч чадлыг авсан, Бурхны өгсөн мэрэгэн ухаанаар захирсан. Гэтэл түүнд мэдсэн зүйл юу вэ? Бүгд хоосон гэдгийг мэдсэн байна. Бид хоосон ертөнцийн амьдрангаа хоосон биш зүйлийг хайж байгаа. Иохан 6:40 дээрээс харвал хүүг харж түүнд итгэгч бүр мөн хамтай байх нь эцгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт би түүнийг амьлуулна. Бурхны зорилго юу вэ? Бурхны нэгүслийг ухаарч итгэж байгаа хүнд мөнх амийг өгөх бахам. Тэгээд мөнх ам руу орох ард түмэн бэлэн болвол Бурхан түүхийг дуусгана. Христэд итгэгчид бид бүхэн энэ ертөнцийн амьдрах хугацаанд тэр Бурхны төлөвлөсөн хүслийн дагуу бид аврагдсан. Аврагдсан нь Бурхны төлөвлөсний дагуу болсон, Бурхны хүслийн дагуу болсон, Бурхны нэгүслэр бид бүхэн аврагдсан. Бид аврагдсан байгаа нь Бурхны хүсэл байсан тийм ээ. Бурхны хүсэл хүүг харж түүнд итгэгч бүр мөн хамтай байх. Энэ Бурхны хүслээр бид бүхэн Бурхны нэгүслэр
аврагдаж мөн хамтаа болсон. Тэгвэл Бурхны хүслийн дагуу аврагдсан хүн яах ёстой вэ? Одоо аврагдсны дараа бид Бурхны хүсэл ба зорилгыг биелүүлэхийн төлөө амьдрах ёстой. Үүний төлөө бид үлдсэн амьдралаа өнгөрүүлэх ёстой. Матай 7-гийн 21-ээс харвал намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа миний эцгийн хүслийг үйлдэгч нь л орно гэсэн тийм ээ. Эзэн минь гэж байгаа хүмүүс олон байгаа шүү дээ. Лук 13 дээрээс харвал Деважин руу орохыг эрэлхийлэх боловч эс чадах нь олон ажээ гэж байгаа. Деважин руу очих гэж итгэж байгаа хүн олон ч яг боддоор аврагдсан хүнд дэндүү цөөхөн. Лук 12 дээр ч бас өчүүхэн сүргээ бүүэ. Эцэгч нь хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм аа. Бурхан аавын өгөхийг баяртайгаар сонгосон тэр сүрэг өчүүхэн гэж байгаа. Ам өд хөдөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнхөн түүнийг олдог. Ам өд орж байгаа хүн цөөнхөн түүнийг олдог. Сүрэлд хөдөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм аа. Олонхон түүгээр тийш ордог гэж байгаа. Тэгэхээр тэр хавчиг хаалга, уужуу хаалгыг итгэдэг хүн гэж бодож исэн. Гэтэл итгэдэг хүний дотор хоёр хуваагдаж байгаа. Итгэдэг гэд бүгд Деважинд орох юм биш ээ. Энэ ертөнцийн дээр итгэдэг хүн байна, итгэдэггүй хүн байна. Итгэдэг хүний дотор аврагдсан хүн, Деважинд орох хүн, аврагдаагүй там руу орох хүн ч бас олон байна. Тиймээс орохыг эрэлхийлвч чадахгүй нь олон, аврагдаж чадаагүй нь олон байх болно гэж байгаа. Бид Бурхны хүслээр аврагдсан. Аврагдсны дараа Бурхны хүслийн дагуу амьдрах ёстой одоо. Аврагсны дараа Бурхны хүсэж байгаа хүсэл бий. Бидэнд Бурхан мөн хэн болон суу алдарт найдварыг өгсөн учраас одоо Бурхны ариун хүсэл ба зорилгын төлөө амьдрах ёстой. Тэр Бурхны хүсэл ба зорилго бидний хүсэл болж бидний амьдралын зорилго болох ёстой, тийм ээ. Тиймээс ийш тийшээ явж нэг жил байж худалдаа хийж ашиг олъё гэж яригч хүмүүсээ маргааш юу болохыг та нар мэдэхгүй. Та нарын ам хэсэг зураг үзэгдээ дараа найрлах уур манаа. Түүнийг үнэхээр их онцолж байна. Тиймээс харин эзэн хүсвэл бид амьд байж эзэн хүсвэл үүнийг болон түүнийг хийнэ гэж яар. Тэгэлгүйгээр ихэмсэг зандаа сайрахдаг гэж байгаа. Бурхны хүслээс хамааралгүй өөрийн хүсэл, өөрийн төлөвлөгөөг тогтоогоо түүнийг биелүүлэхийн төлөө амьдрах нь ихэмсэг занд сайрхаж байгаа хэрэг. Энэ нь Бурхны өмнө зохистой зүйл биш байна. Иймэрхүү альва сайрхал нь ёрийн муу зүйл юм а гэж байгаа. Бурхны хүсэл ба Бурхны хүсэлтэд хамааралгүйгээр хийх гэж байгаа бүхий төлөвлөгөө, бүхий хичээл зүтгэл Бурхныг харахад Бурхны хүсэл ба төлөвлөгөө сөрж байгаа зүйл. Эсэргүүцэх гэдэг нь against гэж байгаа, эсэргүүцэх. Бидний бие дотор ч бас махан биеийн хүсэл, энэ сүнсний хүсэл хоорондоо тэмцдэг гэж байгаа. Махбод сүнсний эсрэг хүсдэг, сүнс махбодын эсрэг хүсдэг, нэг нэгнээ эсэргүүцдэг. Аврагдсан хүний дотор нэг нэгнээ эсэргүүцдэг зүйл байна. Бидний амьдрал дотор ч бас ариун сүнс Бурхны хүслийн дагуу амьдруулах гэж бидэнд хэлдэг. Бид чуулганд Бурхны үгийг сонсож сурахдаа Бурхны хүсэл болон төлөвлөгөө юу вэ гэдгийг мэдж тэр хүслийн дагуу амьдрахаар шийддэг. Гэтэл түүний дараа цаг хугацаа өнгөрсний дараа гадагшаа гараад өөрөө бодож өөрөө төлөвлөснөө зөвхөн түүнийгээ биелүүлэх гээд
Уйггүй шаргуу хичээ зүтгээд яваад байдаг. Тэр нь Бурхны зориг болон төлөвлөгөөтэй хамааралтай юу гүн гүнзгий бодож үзэлгүй тэгээд байдаг. Энэ нь ёрийн муу зүйл гэж хэлж байгаа. Иохан 4:34-аас харах юм бол Есүс Самараар дайрж өнгөрөхдөө урт аялалд яваад ядарч цангаж өлсөөд тэгдэг. Гэтэл Самарын худгийн дэргэд мэдж байгаа үстэй. Ус авахаар ирсэн эмэгтэйд уснасаа өгөөч гэхэд та юудэ хүн байж Самар эмэгтэй надаас уух юм гойно уу? Тухайн үед юудэчүүд Самарчуудтай харьцдаггүй байсан гэж байгаа. Гадны хүн ус өгөөч гэж яхад цаастаа сайн боллоо. Юудэ хүн Самар хүнийг нохоо мэт үздэгэ. Би яагаад ус өгөхүлээ гэдэг. Гэтэл энэ Самар эмэгтэйд Есүс ус уухыг хүссэндээ хэлсэн юм биш. Энэ эмэгтэйг ямар эмэгтэй болохыг Есүс мэдчихсэн. Гим нүгэл ихтэй эмэгтэй. Энэ хүнээс хүнсийг аврах гэж Есүс ярилцаж байхдаа энэ эмэгтэй эхэндээ юудэ хүн гэж бодсон, иш үзүүлэгч гэж ойлгосон. Тэгээд түүний араас өөрсдийнх нь хүлээж исэн Христ гэдгийг ойлгосон. Тэгээд Есүст ус өгөхөч мартаад шууд Самар хот руу явж ороод ирж үзэхтэн миний өнгөрснийг надад хэлсэн энэ хүнийг өөрийнх нь ичхүртээ өнгөрснийг өөрт нь хэлсэн энэ хүн Христ биш үү? Самар хүмүүс бүгдээрээ гайхаал нэг л сонин зүйл болжээ гэж бодоод хотоосоо гараад Есүс дээр очдог тийм ээ. Тэр хооронд шавнар нь хот руу орж идэх хоол авчирж Есүст өгсөн. Раби ид гэсэн. Гэтэл та нарын мэдэхгүй идэх хоол надад бий гэж Есүс хэлдэг. Шавнар нь хэн нэгэн түнд идэх юм авчирж өгсөн юм уу? Гэтэл хэн ч авчирж өгөөгүй. Самар эмэгтэй Есүст ус өгөхөж мартаад Самар руу орчихсон. Есүс ядарчихсан, цангачсан, өлсчихсэн. Тэр үед Есүсийн хэлсэн үг та нарын мэдэхгүй идэх хоол надад бий. Миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэн ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм аа. Есүсийн хамгийн ихээр өлсөж цангаж байх үедээ хэлсэн үг идэх хоол нь юу гэж байна? Хүн өлсөх юм бол сангах юм бол идэх зүйлийг л эхлээ тань үзтээ. Гэтэл Есүс махан биеийн хувьд тийм хэцүү байдалд дунд байхдаа өөрийнх нь хамгийн ихээр хүлээж байгаа, хүсэмжилж байгаа хоол нь намайг илгээсэн түүний хүслийг үйлдэн ажлыг нь гүйцэлдүүлэх явдлаа гэж байгаа. Бурхны хүслийг биелүүлэх нь Есүсийн хамгийн чухал хоол гэж байгаа. Матай 4-дээрээс харуул Есүс 40 хоног мацаг бариад өлсдөг. Тэр үед соригч диавол ирээд чи Бурхны хүн муу юм бол яагаад ингэж өлсөж байгаа юм бэ? Энэ чулуунуудыг талах бол гэж тушаагаач. Тэр үед Есүсийн хэлсэн үг юу вэ? Хүн зөвхөн юу вэ? Талахаар бос. Харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрнаа. Гэтэл энэ Библийг юу гэж бодож байна? Хүн зөвхөн хоол идэж амьдрах биш, үг бас байх ёстой. Буруу биш ч гэлээ бас бүрэн зөв зүйлч биш. Есүсийн үг хүн зөвхөн хоол идэх биш, үгч бас байх ёстой. Үгийг ч бас идэх ёстой, сурах ёстой. За үнэндээ тийм утгатай биш. Есүс үг махан бий болоод ирсэн нэгэн. Есүс бидэн шиг үгийг сурах шаардлагагүй нэгэн. Есүс энэ үг махан бий болоод ирсэн нэгэн. Есүсийн үйлдэж исэн зүйлс Бурхны үгийг биелүүлж байгаа л хэрэг байсан. Бидэн шиг Бурхны үгийг сурж ухаарах шаардлагатай биш байсан. Бурхны үгэнд дуулууртай байх нь хоол болох ёстой гэсэн үг. Бурхны үгийг их мэдлээ гэд ямар хэрэг байна? Тэр нь хоол болох уу? Бурхны үгийг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж Есүс хамгийн их өлсөж байх үедээ, соригдох үедээ тэгж хэлсэн. Иохан 4-дэрч миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэн ажлыг нь гүйцэлдүүлэх явдлаа. Энэ бол миний хоол гэж байгаа. Тиймээс
бид ч бас аврагдахын өмнө ертөнцийн хүмүүстэй адилхан ертөнцийн хоосон зүйлийн төлөө амьдарч ирсэн тийм ээ. Тиймээс Эфес 2:3 дээр тэдний дунд бид ч бас бүгдээрээ махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Бид төрлөх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан. Бид ч өмнө нь тэгж амьдарч исэн гэж байна. Махан махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн тэгээ бурхныг харахад төрлөх байдлаараа уур хилэнг хүртэх хүүхдүүд байсан. Харин одоо аврагсны дараа бурхны хүслийг үйлдэхийн төлөө бид үлдсэн амьдралаа өнгөрүүлэх ёстой тийм ээ. Энэ нь бидний амьдралын зорилго учраас бурхны хүсэж байгаа зүйл юм аа. Йов 34-өөс харцгаая. Дуулал номны өмнө Йов 34 34-ийн 21 харъя. Йов 34-ийн 21 хамт уншия. Түүний мэлми хүний замууд дээр тогтож тэрээр бүхий л алхмыг нь харж байдаг. Түүний мэлми хүний замууд дээр тогтдог. Тэрээр бүхий л алхмыг нь харж байдаг. Бурхан ямар хүнийг вэ? Ялангуяа аврагдсан хүнийг амьдралынхын замд хардаг. Бурхан биднийг хараад байж байгаа. Явах замыг чинь гэрэлтүүлэн эзэн рүү бүгд хурдан очицгоё. Дуулал 119-ийн 105 дээр таны үг миний хөлдөх гэнлүү миний замдах гэрэл гэж байгаа. Бурхан бидний явах замыг зааж өгдөг. Тэгээд тэр замаар явах нь үгүй юу? Бурхан хараад байж байдаг бахан. Бурхан түүний мэлми хүний замууд дээр тогтож тэрээр бүхий л алхмыг нь харж байдаг. Бурхан бидний замыг, бидний явж байгаа замыг анхааран харж ажигладаг гэдгийг бодох хэрэгтэй. Бүр цаашлаад шүлсээ залгих төдийхэнд ганцаараа минь орхихгүй гэж байгаа. Бидний бүх зүйлийг мэддэг. Бурхан бидний үйлдэл, бидний алхаа, бидний бодлыг бүгдийг ажиглан харж мэдэж байдаг. Дуулал сургаалт төгс 16-аас харъя. Сургаалт төгс 16-гийн 9. Дуулал номны дараа сургаалт төгс 16. Сургаалт төгс 16 9 хамт уншия. Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөгч түүний алхааг эзэн чиглүүлдэг. Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөгч өөрийн замыг төлөвлөх нь эрх чөлөө штэ тийм ээ. Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөгч түүний алхааг эзэн чиглүүлдэг. Бурхан одоо тэр алхааг би ийшээ явъя гэвэл өөр тийшээ бурхан чиглүүлэх боломжтой. Тим зүйлийг мэдэрдэггүй юу? Бид бурханд чин сэтгэлээсээ гуйн залбирч хүслийн дагуу амьдрахыг хүсэх юм бол бидний махан бие тэр бурханы нарийн ягт төлөвлөгөөг мэдэхгүй байх үе байдаг. Тиймээс би ийшээ явах гэхээр бурхан чи ийшээ яв. Ингэж чиглүүлдэг. Тэр алхааг чиглүүлдэг нь эзэн. Үнэхээр талархмаар зүйл үсттэй. Бид өөрсдийн дураар амьдрахгүй бахаар. Тиймээс миний явж байгаа замыг би өөрөө төлөвлөж байгаа ч алхааг эзэн чиглүүлдэг. Тиймээс Бурхны хүсэл бол амьдарч, Бурхны хүсэл бол ийм ч юм хийж, тийм ч юм хийж. Би хичнээн хүслээч Бурхны хүсэл биш бол хийхгүй байж. Би
хүснээс гадна Бурхан өөр зүйлийг ч тушаах боломжтой. Тиймээс чин сэтгэлээсээ залбирч үгийг хүсэн дэмүүлж байх явцад түүнийг ухаарах боломжтой. Иремья 10-аас харцгаая. Иремья 10 23 Иремья 10 23-ыг харцгаая. Хамтдаа уншийе. Эзэн минь хүн өөрөө замаа хардаггүйг би мэднэ. Алхмаа хүн өөрөө чиглүүлдэггүйг ч бас мэднэ. Эзэн минь хүн өөрөө замаа хардаггүйг би мэднэ. Энд хүний алхааг төлөвлөдөг ч юм уу, энэ хүний амьдралын замыг хэлж байна. Өөрт нь байдаггүй. Алхмаа хүн өөрөө чиглүүлдэггүй ч бас мэднэ. Би алхахад тэр замаар удирдах чиглүүлж байгаа нь Бурхан гэж байгаа. Би ийшээ явъя гэтэл Бурхан тийшээ гээд өөр тийшээ чиглүүлчихдэг. Алхмаа хүн өөрөө чиглүүлдэггүй ч бас мэднэ. Тиймээс Бурханы хүсэл юу вэ гэдгийг бид нар байнга Библиэс сурж байгаа. Тэр нарийн нягт Бурханы хүслийг мэдэх хэрэгтэй. Өөрийн хүсэл, өөрийн төлөвлөгөөгөөр шууд явах гэх биш. Бурханы хүсэл юу болоо? Бурханы хүсэл мөн бол амьдарч. Бурханы хүсэл бол үхэх ч бас хүсэх ёстой, тийм ээ. Эзний хүслээр амьдрах хэрэгтэй ч бас эзний хүслээр өөхөх ёстой бол бошуухан шиг эзний өмнө очих нь ч бас хэрэгтэй, тийм ээ. Тиймээс Христэд итгэгч бид бүхэн зөвхөн Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө амьдрах ёстой. Матай 26-гийн 39 дээрээс харвал Есүс загалмай дээр үхихээ өмнөх өдөр Гетсиманы цэцэрлэгт залбирдаг агуулга байгаа. Аваа болж өгвөл надаас энэ аягийг өнгөрүүлээч. Загалмайн зовлонгийн аягийг хэлж байна. Гим нүгэлгүй тэр нэгэн цаазаар авахуулах ял сонсож бүх төрлийн ичхүр болон зовлон амсаж загалмай дээр цаазлагдахаар болж загалмай дээр өлгөгдөн өндөрт үхэх ёстой болсон. Хүний амсах хамгийн том ичхүр болон зовлон тэр байсан. Есүсийн бие биднийхтэй яг л адилхан. Өлсдөг, цангадаг, нулимс гардаг, ташуурд бол өвдөн. Бидэнтэй яг л адилхан биетэй. Гэтэл тэр аимшигтай ташуурыг хүлээн авч Ромын цэргүүд түүн рүү нулимж, алгадж, саваагаар толгойг нь цохиж хаантаа хаанчлаач гэж доромжилж загалмайг үүрэн цааслуулахаар явсан. Загалмай дээр цовдлогдсон 6 цагийн турш загалмай дээр өлгөөтөө байж бүх цусаа урсгаж нас барсан. Үүнийг Есүс мэдчихсэн. Та бүхэн байвал яах вэ? Тийм зүйлийг тэсвэрлэх үү? Тиймээс Есүс би энэ биднийхтэй яг л адилхан сул дорой бий байсан учраас энэ аягийг надаас өнгөрүүлээч. Энэ загалмайн зовлонгийн аяг үүнийг надаас өнгөрүүлээч гэж залбирсан. Ганцхан ингэж л залбирсан бол улрах байсан. Гэвч миний хүслээр биш, харин таныхаар болог. Энэ залбирлыг хийхэд 3 та давтсан. Ямар их хичээсэн болоод энэ духныхан хөлс цусан тусал мэт туслав. Хичнээн хэцүү байсан болоод Тэнгэр элч ирээд тэнхрүүлж байсан гэж байгаа Лук номон дээр. Түүнийг шийтгэхэд ямар хэцүү байсан бэ? Яг адилхан залбирлыг 3 та хийж ямар их хичээсэн бэ? Үнэхээр их хичээсэн учраас л энэ хөлс нь цустай хойлолдож гарсан. Бид ч бас тийм Бурхны хүслийг мэдэх нь мэдээд байдаг. Бурхны хүслийг үйлдэх гэхээр үнэхээр том золиос шаардагдах гээд тиймээс дургуутдаг.
Тиймээс Бурхны хүслээс илүү өөрийн хүслээр явъя гэсэн сэтгэлээр Бурхны хүслээс зайлсхийх гээд байдаг. Бид Бурхны хүслэд сүгдэж өөрийнхөө хүслийг хаях нь амархан байхгүй. Есүс ч бас миний хүслээр биш харин таны хүслээр болог энэ залбирлыг хийхэд энэ хөлсөн цусан дусал мэт ямар их хэцүү байсан болоо Тэнгэрэлч ирээ туслав гэсэн бэ. Тэгээд эцэст нь Бурхны хүсэл юу байсан бэ? Загалмай дээр өөхөх байсан. Бид тэр Бурхны хүсэлд бас захирагдах ёстой. 1-р Петр 4-өөс харцгаая. 1-р Петр 4 1-р Петр 4 2-р ишлэл. Хамт уншия. Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаанд цаашид хүний хүсэл тачаалын төлөө бос харин Бурхны хүслийн төлөө амьдрахын тулд юм. Бид аврагдсанаас хойш энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаанд хүний хүсэл тачаалын төлөө бос. Өөрийнхөө хүсэл тачаалын төлөө бос гэсэн үг. Харин Бурхны хүслийн төлөө биеэр амьдрах үлдсэн хугацаанд амьдр. Бурхны хүслийг дагаж бид энэ биеэр амьдрах үлдсэн хугацаагаа өнгөрүүлэх. Бидэнд хэр их хугацаа үлдсэнийг мэдэхгүй ч тэр Бурхны хүслийн төлөө амьдрахын тулд үлдсэн хугацаагаа өнгөрүүлээ. Би нэг живсааны минь тухай хэлсэн. За нэг хүн их том гэр оронтой, их том газартай. Гэхдээ тэнд чуулган барих гэж хичээсэн. Гэтэл түүнийг тэр одоо ямар ч хэрэггүй л гэр орон байгаа, том газар байгаа, ямар ч хэрэггүй. Гэтэл ерөөсөө өгөхгүй байгаа түүнийг. Тийм эсрэг хүнч байдаг. Тэгээд нас барсан. Үнэхээр харамсалтай үедтэй. Бурхны өмнө очвол загнуулна. Хүмүүсээ бид эзний хүслийн дагуу амьдрсан уу, эзний хүслийн дагуу амьдраагүй юу, эзний өмнө очих юм бол бүгд ил болно. Үйлцний дагуу. 2-р Коринт 5-9 дээр Илч Паул гэртээ байсан ч, хоол додсон ч түүнд таалагдах нь бидний ирмэлзэл үлээ. Яагаад ингэх ёстой вэ? Бид Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой бөгөөд биеэрээ үлдсэн сайн эсвэл муу бүхнийхээ төлөө хүн бүр хариугаа авна. Эзний өмнө зогсоход Бурхны хүслийн дагуу амьдрсан сайн, Бурхны хүслийн дагуу амьдраагүй нь муу байна. Тэр Бурхны хүслийн дагуу амьдрсан үгүй юу? Үүнийг шүүлгүүлнэ. Үүнийг үргэлж бодож амьдрах ёстой. Бид амьдрахдаа Бурхны хүслийн дагуу үйлдэх юм байна. Бурхны хүслийн дагуу үйлдэлгүй махбодын хүслээр үйлдэх үе байна. Ийм тэмцэл байдаг. Яах ёстой вэ тэр үед? Илч Паул бие залхааж боолчилдог гэсэн. Бурхны үгэнд дуулууртай байхыг хүсэхгүй байгаа бие залхааж боолчилдог. Бурхны хүсэлд өөрийгөө захируулдаг. Минийхээр биш харин танийхаар болог гэсэн шүү дээ. Бид эзний төлөө хичээнгүйлэн сайн амьдрвал за бас эзний төлөө зөвөр сайн өгөх нь ч бас хэрэгтэй. Ефес 5-аас харцгаая. Ефес 5-ын 15. Ефес 5-ын 15. Би уншия. 5-ын 15. Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн ёсоор хэрхэн алхаж буйгаа хянаж бай.
Өдөр хоног зөвүүн тул цагийг зөв ашигла. Тиймээс бүү мунхаг бай, харин эзний хүсэл юу болохыг ухаар. Хэрхэн алхаж буугаа хянаж бай. За бид хинэггүй өөрийн бодлоор, өөрийн хүсснээр амьдрах биш. Харин хэрхэн алхах ёстойгоо хянаа. Хэрхэн хянах вэ? Бурхны хүсэл үү, үгүй юу бодож үзэх, залбирах ёстой. Сургаалт төгс 3 дээрээс харуул алхан бүрдээ түүнийг таньж мэд. Амьдралын замыг чинь тэр шулуун болгоно. Өөрийгөө мэргэн гэж бүү бодоо. Алхан бүрдээ түүнийг таньж мэд гэж байгаа нь юм болгонд бурхантай зөвлөлт гэж байгаа. Эзэн энд байсан бол яах байсан бол тэгж бодвол хариулт гарч ирнэ. 1-р Иохан 2:6 дээр өөрийгөө түүний дотор байдаг гэж хэлдэг хүн нь түүний явсанчлан тийхүү явах учиртай. Бид эзэн дотор амьдарж байгаа, эзэн миний дотор байгаа. Тэгвэл миний бодол, миний үйлдэл эзэнтэй адил байх ёстой үстэй. Одоо амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм аа. Эзэн миний дотор, миний амьдралын эзэн бол эзний хүслийн дагуу амьдрах хэрэгтэй шүү дээ. Хэрхэн алхаж буугаа хянаж бай. Өөрийн хүслээр, өөрийн бодлоор хинэггүй авирлах биш. Чухал зүйлийн өмнө гүн гүнзгий залбирч бурхны хүсэл мөн үү биш үү? Бүр мэдэхгүй бол хүндэлдэг пасторуудтайгаа ч юм уу, аль эсвэл ахлагч итгэлээр өссөн хүмүүстэй зөвлөлдөж үзвэл, нөхөрлөж үзвэл бас хариу гарна. Өөр цайхнаар явж болохгүй. Тиймээс хэрхэн алхаж буугаа хянаж бай. Мэргэн бос хүмүүс шиг бүү бай. Мэргэн хүмүүсийн ясаар яв. Мэргэн байх гэдэг нь бурхны хүслийг үйлдэх нь мэргэн байхыг хэлж байгаа. Өөрийн хүслээр амьдрах нь мэргэн бос хэрэг. Цагийг зөв ашигла. Өдөр хоног зөвүүн тул. Өдөр хоног зөвүүн гэж байгаа нь энэ ертөнц дээр цаг хугацааг бурхантай хамааралгүй өнгөрөөхийг хэлж байгаа. Энэ эд баялагч бас бурхны хүслийн дагуу зарцуулахгүй өөрийн хүслээр хэрэглэх нь шудраг бус эд баялаг. Үүнийг бурхны хүсэл рүү эргүүлэх ёстой. 17 дээр тиймээс бүү мунхаг бай, харин эзний хүсэл юу болохыг ухаар. Бүү мунхаг бай. Мунхаг нэгэн өөрийн аргаар, өөрийн бодлоор яваад өгдөг. Энэ нь мунхаглал. Түүнийг баялуулах аргагүй тийм ээ. Харин эзний хүсэл юу болохыг ухаар. Эзний хүсэл юу болохыг гүн гүнзгий бодож, мэдхгүй байвал залбирч үг сонсвол бурхны хүсэл юу болохыг мэдэж чадна. Энэ бол мэргэн ухаан. Тиймээс биеэр амьдрах үлдсэн хугацаанд хүний хүсэл тачаалын төлөө бас харин бурхны хүслийн төлөө амьдрахын тулд юм аа. Бидний биеэр амьдрах хугацаа хэр их байгааг мэдэхгүй ч бурхны хүслийн дагуу амьдрах ёстой. Бидэнд өгөгдсөн цаг хугацаа их байхгүй. Надад хандсан бүх өгөөмөр хишгээхийн төлөө би эзэнд юуг буцаах вэ? Бурхны нэгүсэлд хариулах хугацаач бага байна. Бид үнэхээр сул дорой. Бурхны хүсэл юу болохыг мэдвэл эрс шийдэмгий тэр бурхны хүслийн дагуу үйлдэх ёстой. Дуулал 37 харцгаая. Дуулал 37 37-гийн 23. Дуулал 37-гийн 23 хамт уншийе. Хүний алхмууд эзнээр тогтоогдох агаад замд нь тэр баярлдаг. Энд хүний алхмууд эзнээр тогтоогдох хэмбэ Христэд итгэгч аврагдсан хүний алхмууд эзнээр тогтоогддог. Явх замыг нь тогтоочихсон байна. Замд нь тэр баярлдаг. Тэр замаар явхад нь бурхан баярлдаг. Бурхны тогтоосон замаар Библийн үг юу вэ? Бидний явах замыг зааж өгж байгаа шүү дээ. Миний явах зам ба итгэлийг харуулаач. Миний явах зам ба итгэлийг харуулаач гэсэн тийм ээ.
Замдан дээр баяралдаг. 24 дээр тэрээр бүдрөвч газар хөсөр унахгүй. Учир нь эзэн мутраараа түшдэг. Тэр замаар явж байгаад бүдрөвч бурхан босгодог байна. Газар хөсөр унахгүй. Эзэн хамгаалдаг. Бид бурханы хүслийн дагуу амьдрал миний бүхий л амьдрал энэ махан бие үүнийг бурхан хамгаалж өгч тусалдаг гэж хэлж байгаа юм аа. Хүүхэд байлаа. Аав ээжийнхаа үгэнд ордоггүй, эсэргүүцдэг хүүхэд байвал өөрийн дураар амьдралаа тэгж болохгүй шүү дээ. Аав ээжийнхээ хүслийг мэдсэн бол, аав ээж нь хэлсэн бол түүний дагуу амьдрдаг хүүхэд хэцүү зүйлдээ нүүр тулвал аав ээж нь туслана. Өөрийн дураар амьдарж байгаа сүрж байгаа хүүхэд бүдэрж байна. За зовоод үз. Бурхан ч гэсэндээ тэгж зунд нь орхино. Бурханаас холдоод өөрийн дураар амьдралаа. Тэгвэл ямар төлөөс байх бол би тийм хүнийг их харж исэн. Зарим нэг хүн их мөнгө олж байгаа. Гэтэл сайн мэдээг тараахад их харам зан гаргаж байгаа. Тэгээд их том бизнес эхлүүлээд их мөнгө олох гээл зүтгэсэн, шуналтсан. Яасан гэж бүрэн сүрсэн. Өөрийнх нь гэр орон хүртэл байхгүй болсон. Тэрийг хараад үнэхээр их айж байгаа. Бурхан зүгээр орхихгүй байгаа юм аа. Дуулал 32-оос харцгаая. Дуулал 32 8-9. Очин хоёрын 8-9 хамт уншия. Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө. Нүдмийн чамайг ширтэн чамд зөвлөн. Ухаангүй ядуу луус шиг бүү бай. Хазар ногтоор оосорлон барихгүй бол тэд чам руу ойртдоггүй босоо. Бурхан би явах ёстой замд чинь чамд зааварлаж зааж өгнө гэж байна. Бид Библийг сурахад яагаад сурж байгаа вэ? Бурхан надад юу гэж хэлэх нь вэ? Явах зам үйлдэх зүйлийг маань харуулдаг шүү дээ. Явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө. Тэр замаар явах нь үгүй юу? Бурхан биднийг анхаарч харж байгаа. Зарим нэг хүн үнэхээр илэгсэг байсан. Би чэжүүдүүд анх очиход Согвипод нэг ахын гэрлөө явж исэн. Зам асуусан нэг эмэгтэйгээс за ингэж чигээрээ яваад ийшээ эргээд ингэж яваараа гэж зааж өгсөн. Би хэсэг явж хагаад за энэ гудам уу тэр гудам уу ингэж тэнэгэлзээ байж исэн гэтэл хойноос нөгөө эмэгтэй зам зааж өгж байгаа. Тийшээ бишээ ийшээ яваач ээ. Их илэгсэг андсан. Зааж өгчхөө тэр замаар явах нь үгүй юу? Хойноос ширтэл хараад байж байсан байгаа. Ачаархалтай байгааз. Бурхан дэгдэг. Бурхан бидний явах ёстой замыг бидэнд харуулад зааварладаг. Тэр замаар явахгүй бол Бурхан цохиодч болтгой тэр замаар явуулдаг гэсэн үг ахын зааварладаг гэж байгаа. Явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө. Бид Бурханы мутраас зайлсхийх аргагүй. Бид Бурханы харцнаас зайлсхийж чадахгүй. Зөнд минь орхих юм шиг байна уу Бурхан? Хайртай хүүхэд нь юм хийхэд аав ээж нь зөнд нь орхих уу? Үгүй шүү дээ. Сайн хийвэл туслана, буруу юм хийвэл цохино. Үгээр болохгүй бол ташуур барина. Ухаангүй ядуу луус шиг бүү бай. За адуу морь хазар. За манайх бас одоо морь той байсан. Тиймээс би мэднэ. Тийм болохоор энэ хазар одоо хийдэг хэсэгт нь шүд байдаггүй. Шүд байвал бутар нь үсттэй.
ухаангүй адуу луус шиг бүү бай. Хазар ногтоор осролдоо гэж байгаа. Ногтоор осрлож авч явахгүй бол дагахгүй. Энэ ямар үг вэ гэвэл үг дуугүй томото дуулууртаа байхгүй бол хазар ногтоор осрлоод явж байгаатай адилхан тийм ухаангүй адуу луус шиг бүү бай гэж байгаа ахна. Зүгээр үг дуугүй томоотой дагах хэвээр. Бид үлдсэн амьдралдаа Бурхны хүслийн дагуу амьдрах хэвээр. Яаков 4-өөс дахиад нэг харъя. Яаков 4:15 Та нар харин оронд нь эзэн хүсвэл бид амьд байж үүнийг болон түүнийг хийн гэж яар. Түүнчлэн та нар ихэмсэг зандаа сайрахдаг. Иймэрхүү айлваа сайрхал нь ёрийн муу зүйл юм. Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлддэг бол энэ нь түнд нүгэл болно. Зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ зөв гэдэг нь юу вэ? Бурхны хүслийг гэлж байгаа. Бурхны хүслийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлддэг бол энэ нь нүгэл. ертөнцийн хүмүүс муу юм хийх нь гим нүгэл үсттэй. Хорон муу юм хийх, муу мухай зүйл хийх. Харин Христэд итгэгч хүний хувьд хорон муу юм хийх, муухай юм хийхгүй бах тийм ээ. Магадгүй. Гэвч зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлддэг бол нүгэл. Энэ нь бол төвшний ялгаа байна. Бурхны хүслийг мэдж байгаа хэрнээ үл үйлдэх нь гим нүгэл. Өөрийн аргаар өөрийнхөө хүснээр амьдрах нь. Тиймээс бид Бурхны хүслийн дагуу амьдрах ёстой. Ром 14-ийн 7-8 хамтдаа олж уншия. Олж унших нь дээр Ром 14 7-8 хамт уншия. Бидний хинэн ч өөрийнхөө төлөө амьдардаггүй, хинэн ч өөрийнхөө төлөө өгдөггүй. Бид амьдралаач эзний төлөө амьдардаг, бид өглөөч эзний төлөө өгдөг. Тиймээс амьдарсан ч өгсөн ч бид эзнийх. Бидний хинэн ч аврагдсан бидний хинэн ч бодоод үзье. Одоо энд одоо нэг энэ сууж байгаа хүмүүс 2500-аас 3000 орчим хүн байгаа. Бидний хинэн ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Өөрийнхөө төлөө өгдөггүй. Зөв үү? Бид өөрийнхөө төлөө амьдардаггүй, өөрийнхөө төлөө өгдөггүй. Бид эзний төлөө амьдардаг, эзний төлөө өгдөг. Энэ бол мэдээжийн зүйл. Энэ бол онцгой зүйл биш. Энэ бол мэдээ зүйл. Амьдарсан ч эзний төлөө, өгсөн ч би эзний төлөө. Амьдрах өөхөгч бай, би бол эзнийх. Би өөрийнхөө биш эзнийх учраас. Өөрийнхөө төлөө амьдрах эрх чөлөө байхгүй, өөрийнхөө төлөө өөхөх эрх мэдэлч байхгүй. Эзний төлөө өөхөөр шийдсэн хүн эзний төлөө амьдарч чадна. Эзний төлөө амьдарж байгаа хүн эзний төлөө өөхөх эрхтэй байна. Ямар утгатай болохыг ойлгож байна уу? Тиймээс амьдарсан ч өгсөн ч бид эзнийх. Өөрийнхөө биш юм аа. 1-р Коринт 6:19-дэр та нар өөртөөх биш, та нарыг үнтэйгээр худалдаж авсан. Ямар үнтэйгээр худалдаж авсан бэ? Эзэн загалмай дээр өгөж цусаа урсгаснараа тэр цусны үнээрээ биднийг авсан. Эзэн юу гэж байна? Чи одоо минийх гэж байгаа хань. Та нар өөртөөх биш бөгөөд Бурхан та нарыг үнтэйгээр худалдан авсан. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуул. Бурханд алдрыг өргөж Бурханы хүслийн дагуу амьдрах ёстой мэдээж. Өөрийн хүслээр өөрийн аргаар амьдрвал эзнийх биш. Би өөрийнхөө зүйлээр өөрийнхөө төлөө амьдрий гэж байгаатай адил байна. Тиймээс амьдрсан ч өгсөн ч бид эзнийх. Чухам үүний төлөө, ёс дээр чухам үүний төлөө Христ үхээд амьдсан билээ. Юуны төлөө вэ? Аврагдсан хүн амьдарсан ч өгсөн ч эзний төлөө амьдрахын тулд түүний төлөө Христ үхээд амьдсан билээ. Үхсэн амьд аль альнийх нь эзэн байхын тулд гэж байна.
Эзэн биднийг аварсан зорилго нь аврагдсан хүн цаашид өөрийн төлөө амьдрах биш, өөрийн төлөө өөхөх биш. Эзний төлөө амьдарч байгаад эзний төлөө өөхөх хүртлээр явах. Үүний төлөө биднийг аварж өгсөн гэсэн үг ээ. Юу гэж бодож байна? Тэгсэн ч хүсэхгүй байна уу? Үнэн дээ. Дуулал 116-гийн 12 дээр надад хандсан бүх өгөөмөр хишгийнхээ төлөө би эзэнд юуг буцаах вэ? Бурхны бидэнд өгсөн нэгүслийг бодвол эзний төлөө 100 удаа өгсөн ч тэр нэгүслийг төлж чадахгүй. Бүтээгч Бурхан цорын ганц хүү миний оронд өгөж өгсөн бодоод үзэл дээ. Яаж тэгж чадав? Бид шиг ийм дорой буурай хүн 100 удаа өгсөн ч тэр нэгүслийг төлж чадахгүй. 100 удаа өгөж чадахгүй ш нэг удаа амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэрийг ч бас хүсэхгүй байна уу? Эзний төлөө амьдрал эзнийг харахад сайн байна, итгэмжит сайн зарц минь магтаал болон алдрыг өгнө. Аль эсвэл залхуу олиггүй юм уу бол хатуугаар зэмлүүлнэ. За авралын армийн Уильям Бүүс гэж хүн бий. Англид сүмүүд доройтож ёс суртахууны хувьд ялзар муудсан тэр үед Христэд итгэгчид ертөнцийг аварья хэмээн уриалж ингэснээр авралын арми гэд The Salvation Army энэ авралын арми байна. Үүнийг одоо байгуулсан Христэд итгэгчид. Тэгээд ядуусын гудамжинд сайн мэдээний сурчилгаа хийгээл бүрээ үлээгээл бөмбөр зохиодол гудамжинд сайн мэдээг тарааж исэн. Гэтэл одоо сайн мэдээний үйл хэрэг байхгүй болчихсон. Зүгээр л нэг хандвийн тоогоо болчихсон байж байгаа. Эхэндээ бол сайн мэдээгээр эхэлсэн. Гэтэл үүнийг эхлүүлсэн энэ Уильям Бүүс энэ хүний тухай юм бэ? Энэ хүн залбирж байгаад эзний дүр төрхийг харсан гэж байгаа. Олон цагаан хувцас өмссөн итгэгчид эзнийг хамгаалаад эзнийг дагаж явж байгаа байдлыг хараад тэр олон хүмүүс эзнийг дагаад эзэн тэр бүгдийг харахтаа үнэхээр магтад цаашааж байгаа дүр төрхөөр харсан байна. Тэр дүр төрх нь ямар үтсгэлэнтэй сайхан харагдсан болоод тэр эзний дүр төрхөөр эзэн өөрийг нэг харвал би эзний төлөө насан туршдаа өвдөг сүгдүүд хад чулуун донд мөлхөөд амьдэрсэн чадна гэж ботсон гэж байгаа. Тэгээд эзний сайн мэдээний төлөө үнэхээр үхэхээр шийдэж сайн мэдээг тарааж эхлүүлсэн Уильям Бүүс гэдэг алдартай хүн байгаа. Эзэнтэй уулзахад тэр магтуулах дүр төрхөөр эзэн өөрийг нь харвал түүний төлөө насан туршдаа хад чулуун дотор мөлхөөд явсан чадна. Тэгж хэлсэн гэдгийг нь би уншсан. Эзэн баярлбал бидэнд чадахгүй зүйл юу аах вэ? Бид үлдсэн амьдралдаа цаашид өөрийнхөө төлөө амьдарж байгаад өөрийнхөө төлөө өгөх нь хараал ойлгож байна уу? Тиймээс шинэ ондоо бид үлдсэн амьдрал хэрэг байгааг мэдгүй ч Бурхны хүслийн дагуу Бурхныг баярлуулахын төлөө амьдраасаа гэж хүсэж байна. Залбирая. Инэрэнгүй Бурхан Аав минь эзний үнэт цусаар биднийг аварч өгсөнд талархаж байна. Бидний биеч, бидний сүнсч эзэн таны цусаар худалдагдсан эзний хүлээ. Бид үлдсэн амьдралдаа өгсөн ч амьдрсан ч юу ч хийсэн зөвхөн Бурхны хүслийн дагуу Бурхны алдрын төлөө амьдрахыг хүсэж байна. Эзэн минь бид үлдсэн амьдралдаа махан биеийн хүслээ дагаж амьдрвал ямар ч үнцэн
ямар ч утга учир байхгүй. Бидний үлдсэн амьдрал уур манам мэт үнэхээр хоосон дэмий амьдрал болно гэдгийг мэдэж байна. Бид үлдсэн амьдралдаа хоосон зүйлийн төлөө амьдрах биш, Бурхны хүсэл ба алдрын төлөө зөв амьдрахад биднийг захирч үг болон нэгүсэл ариун сүнсний хүч чадлаар биднийг зууран барьж удирдах өгөөрэй. Удахгүй дахин ирэх эзний өмнө ичих зүйл байхгүй хахаар удирдах өгөөрэй. Бидний бүхий л амьдралыг эзэн та харж туслаарай. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.